Хөтөлбөрийн нисэгт хүүхдийн сурч боловсрох эрхийн зөрчлийн жишээ олсон сургуулийг хүргэж байна. За тухайлбал Хөвсгөл аймгийн Рэнчин Төмс сумын ерхий боловсролын сургууль 100 дахь жилдээ галлаж байгаа юм. Сургуулийн байр хуучирч муудсан тул анги бүрт сайтар галалсан эдээч хурдан хурж хүүхдийн сурч боловсрох эрхэн зөрчигдөж байгаа юм. Тус суманд сургуулийн шинэ байр баригдаж эхэлсэн эдээч олон жил царцаж ашиглалтанд ороогүй. Харин боловсролын сайд Наранбаярын сургуулийн шинэ байрыг энэ онд ашиглалтанд оруулж өгнө гэсэн амлалт биелэлээ олох хэсгийг цаг хугацаанд харуулгаар байна. Үзэгчдээ телевизийн сурвалжлах баг Рэнчин Төмс сумын баг сургуулийн нэг ангид орж ирсэн байна. Тэр сургуулийн тухайд бол анги болгон дотроо юм зуухтай галлахаагаар анги халаадаг юм нөхцөл байдалтай байгаа юм. Тэгэхээр ангийн тухайд бол одоо хэр зэрэг том анги байна вэ? Зуухнаас хэр одоо том байна вэ гэдгээс шалтгаалаад ангийн халалт бол харилцан адилхан явагддаг. За миний одоо орж ирсэн байгаа ангийн тухайд бол харьцангуй жижигхэн за том зуухтай учраас гайгүй одоо дулаан ангиудынхаа тоонд бол ордог байх нь байна. За яг одоо өвлийн эд хүүтнэр бол яг сургуулийн үед одоо хуучны сургуулаа учраас модон одоо шалныхаа завсраар бол маш их сийгэж хүүхдүүдийн одоо хүл даарах. За тэгээ хүүхдүүд одоо гадуур хувцастайгаа суух, за гар нь бэрхж одоо бичих чадваргүй болох ч гэдэг юм уу. Энэ одоо олон асуудал үүсдэгэ гэдэг бол тэд хэлж байгаамаа. Амар хүүтэн байдаг өглөө бол амар тийм хүүтэн галч нар бол амар эрт ирж галаад төлдөг. Хүүхдүүдэд сургачтай дарахгүй тулд 7 хоногийн өдөр болгонд юу хөвгүүд маань ээлжилж галаад төлдөг. Тийм. Октоудаа амар хүндэлдэг. Жилийн бүрэн файл Бараг ойлгохгүй. Өдөр нэг давтлаг хийхэд нөгөө анги дулаан байхад өдөр яг нэг хичээлээ давтаж ордог. Тэтэл нэг сайн ойлгодог. Тэгэхгүй өглөө дараагаа ойлгож яахгүй. Бол мөрөн рүү бас нэг сэлцэн явахаар явангууд зарим сургагч юу углааш муглааштай гэдэг. Манай сургууль юу углааш гуталтай байх тараа даардаг. гар мөр бэрхлээ. Гар бэрсэрээд ингээд ямар ч гарын тус төрсөн ингээд ийм сонин болцсон байгаа. Бирзгэр. Хоньнд явцсан юм шиг. Хоогор сууж байгаа хүүхдэд хөлн даарах. За тэр болгоно хүүхдэд дулаан гуталтай ирээч үгүй ч тий. Тэгэд хоогор байгаа хүүхдүүдийн бол урагшаа ээлжлүүлж урагшин суулгах, урд сууж исэн хүүхдүүдээ гих ингээд процессор бол хүүхдүүдээ ингээд сургах, юг нь хоцрогдуулахгүй байхын тулд бид нэр одоо хичээдэг. Тэгвэл мэдээж бол энэ орчин өглөө ирээд нөгөө хүүтэн ангид хичээл орно гэдэг бол угаасаа л асуудалтай хүүхдийн бол сурга орчин бол яалчгүй угаасаа зөрчигдөж байгаа. Одоо ингээд маш хүүтэн цагт энэ бол үнэхээр хэцүү ингээд гал маань унтрлаа бол бид нар хүүтэн болдог. Багш нар бол ингээд 9 цагаас хичээлээ гиснээс хойш бол галаа байнгын өөртөө төлжтэй дулаанаа хадгалж ингэж ажиллаж ирсэн байгаа. За ингээд энэ жил бол 100 жилийн айн тохиож байгаа учраас энэ 100 жилийн айтай холбогдуулаад бас боловсролын сайд манай суманд бас газар дээр нь ажиллаад энэ сургуулийг бас энэ онд ашиглалтанд оруулах юм амлалтыг өгөөд явсан. За сум орон нутгийн удирдлагын сургуулийн удирдлагууд бол бид нэр одоо 100 жилийн энэ он тохиож байгаа учраас одоо ардаас нь энэ ажлынхаа ардаас уг хөөцөлдөд нэг ажил хэрэг болгож. Хүүхдүүдээ бол одоо шинэ сургуульд нь 9 сарын 1-нд оруулах зорилтыг л тавьж ажиллана да.